Тийм тэгээд нөгөө нэг аз жаргал гэдэг юм чинь бөмбөлгөн дотор хийчихэд хин нэгэн хүн ирээд чамд маа энд чиний аз жаргал шүү гэд өгдөг зүйл биш юм байна. Тэгэхээр тэр аз жаргал гэж хүлээгээд хүсээд тэмүүлээд байгаа зүйлээ сайн байна уу? Өнөөдөр би нэгэн хүндтэй зочинтой уулзах гэж байна. Зочин маань тэр бүр ярилцлагын урилгыг хүлээж аваад байдаггүй маш завгүй хүн байгаа. Тэгээд олон хүний танил, ялангуяа залуу бүсгүүчүүдийн хувьд их сонирхож дагдаг, үлгэр дуурайл авдаг эмэгтэйчүүдийн нэг. За тэгэхээр зочин маань өнөөдөр Art Properties компаниг гүйцэтгэх захирал, Art Shopping туузын гишүүн Гал Нямын Уянгаагч байна. Танд маш их баярлалаа. за намайг урьж оролцуулсан баярлалаа. Аягүй сүртэй тодтгол хэлсэн чинь жоохон эмээчлээ шүү. Уянгаагч үстэж дараах. За тэгэд миний хувьд бол Уянгаагчийг мундаг бизнесвумен, удирдагч гэдэг талаас нь өдөр тутамдаа мэддэг, хамтарч ажилладаг. Бас дээрэс нь ард санхүүгийн нийглийн гүйцэтгэх захирал, ган хоёрын захирлын гэргийн хувьд их сайхан хань, мундаг ээж гэж ажигладаг. Тэгээд хүндлэгдэх юм аа. За тэгээд ноён гантаа өнгөрүүлсэн 100 өдөр номын 1 жилийн ой тохиолж одоо ойрын өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулаад амьдралын зорилго, аз жаргал, амжилтын нууцын талаарх ярилцлагуудыг хүргэж байгаа. Тэгээд энэ ном маань бол яг энэ сэдвээр маш их олон зүйлүүдийг сурч болохоор амьдралдаа хэрэгжүүлж болох зөвлөгөөнүүд ихтэй. Тэгээ шууд уншингууд одоо зорилгоо тодорхойлох урам зориг авдаг ийм ном болсон байгаа. Тэгээд номын уншигчид, дэмжигчид маань яг ойрын 100 хоногийн хугацаанд өөрсдийн гэсэн амьдралын зорилгоо тодорхойлж, зорилгодоо хүрэх төлөвлөгөөтэй болж аваасаа гэсэн ийм санаачлах бас давхар явж байгаа. Номонд гарч байгаа хамгийн гол 2 дүрийн нэгийг нь маш сайн таних хувьд та энэ номын талаар өөрийн сэтгэлээсээ хуваалцсан уу? Тэгээд нөгөө анх зол заяа ийм нэг ном бичгээр боллоо гэдгийг дуулаад та юу гэж бодож исэн? Тэгээд бэлэн болоод уншаад үзсний дараагаар номын талаар сэтгэл ямар байсан бэ? Яг нөгөө нэг анх ном бичих гэж гэдгийг сонсоод бол ёстой таалагдаагүй тэр санаа. Тэгээд ерөнхийдөө би хүмүүсийн юм нөгөө намтар номуудыг унших дуртай. Тэгээд тэр номуудыг уншаа, тэр номуудыг нөгөө хідэн настай хүн хизээ хүрээд бичдэг үлээгээ бодглохоор их хвчлэн хүн завтай болсныхан дараа ямар нэгэн яг хий гэсэн юм дуусгасныхан дараа за бүр насаар ярих юм бол 60 70 хүрчиж бичиж эхэлдэг. Тэгээ гаагийн хувьд бол нөгөө харьцангуй насан залуу хийж бүтээж байгаа юм нь одоо яг сонсон зорьсон юм нь бол би талдаа ороо явж гин гэж боддог. Зүгээр хажууд нь байдаг сайн найзын хувьд гэж харахад тэгээд ийм ном бичнэгээ зул зайг яриад ороод ирэхэд надад ерөөсөө таалагдаагүй. Санаагийн дэмжээгүй таалагдаагүй учраас шууд нөгөө өөрийгөө хүн хаачдаг шүү дээ. Тэгээд яг юу бичих гэж байгааг нь сонирхоогүй. Тэгэл надад нэг л над санаа чинь таалагдахгүй нэг л тэгэл тэр хоёрыг орхицсан. Тэгээд золзоо манай хувьс төр байгаа л тэр хоёр хуралд чамд зугаал хоолнд чамд яваал тэгэл ингээл хамт байгаа л гэсэн. Тэгээ яг ном нь дуусаад бичиж ерөнхийдөө би дуусж байна. Эргэн тойрны хүмүүсээс нь ярилцаад дуслаа. Таныг бас энэ номд нэг хэсэг оруулмаар байна гэд санал тавьсан л та. Тэгээ би ер нь айгүй соёлтойгоор татгалцсан. Заах ах над ном надгүйгээр гаргаад дуусгачих гэдгсэн чинь зулзай нэг юм хэлээгүй тэгээд надад нэг хэсэг хугацааны дараа мэйл өчөөд та миний нэг анхны нөгөө драфтыг нэг уншаад үзээрэй. А4 дээр хэвлэлцэн нэлээд зузаан цаас өгсөн л та. Тэгээд за баярлаа гэж авчаа ширээн дээрээ тавьчаад мартцсан. Нөгөө анхнаасаа л нэг л миний толгоонд буугааг болохоор ингээл өөрийгөө хүн чинь ингээ хаачдаг хүн чинь нэг жоохон сонирш. Тэгээд нэг хагасаа бүтсэнд явахдаа за энийг нэг сонирхоод үзье. Тэгээд тэр номыг үзсэн миний бодсноос бүр ингээд бараг 100% шал өөр ном байсан. Золоогоос хүлээж исэн хүлээлт шал өөр болж хуурсан. Тэгэл гой ном болох нь гэл
Өөрөө яг нөгөө зураглалыг нь харсан учраас шууд нөгөө нэг оролцооч гэсэн санал маналтанд зөвшөөрөөл ярилцлага золоотой ярилцлага хийгээд тэгээд миний хэсэг ч гэсэн баг зэрэг тэр ном дээр орсон ба. Надад бол үнэхээр таалагдсан. Шал өөр өнцгөөс тэгээд зоологийн маань хувьд бичсэн тэр арга барил нь ч гэсэн хингийн ойлгомжтой. Тэгээ яг нэг юм уншууштай. Тэгээ нэг их нуршууч бас биш, их айтаахан ном болсон. Тэгээд айгүй том баяр хүрмээр гоё ном болсон. Харин тийм. Би бас яг энэ номыг уншсан хүний хувьд анх хэвлэлтээс гарсных нь баг маргааш нь жилүү аваад уншижсэн. Тэгээд ямар гоё ном болоо вэ гэдэг. Тэгээд нөгөө сурах зүйлүүд энд маш их байна да. Тэгээд өөрөө ч гэсэн ган хоёрыг захирлаас өдөр тутамдаа хамт ажиллаад байгаа ч гэсэн анзаарч байгаагүй яг 100 өдөр дагаж явсан хүний өнцгөөс бичсэн номыг уншихад тэр суралцах зүйлүүд нь маш их юм байна гэж бодож байсан. Яг золоо өөрөө нөгөө нэг ном бичиж ингээд нэг захиалгаар төлбөр аваад нэг хүний тухайн ном бичих гэж байгаа ч юм уу. Эсвэл одоо юу гэдгийг нэг юм зүгээр ажиглалт дүгнэлт хийх гэж байгаа биш. Өөрөө яг нөгөө нэг суралцъя гэдэг. Би яг хүнээс суралцъя. Би ямар нэг юм суралцах хэрэгтэй гэдэг тэр нэг юм тэмүүлэл нь энэ номыг бичсэн болохоор энэ ном өөрөө тийм нөгөө уншсан хүмүүс тууц солгон дээр нэг шин санаа, шин юм сурж болохоор юм агуулга сайтай ном болж чадсан болоо гэж ботсон. Харин тийм баг. Тэгээд манай номын маань одоо гол мессеж гэдэг юм уу, гол сэдв нь амьдралынхаа зорилго, утга учирыг тодорхойлж авах. Тэгээд тэрэндээ хүрэх төлөвлөгөөтэй болж авах тэр талаар байдаг. Тэгэхээр яг уянгаагчийн хувьд өөрийнхөө амьдралын зорилгыг тодорхойлсон уу? Ер нь ингээд золоо нэг гацдаг штэ тий. Би нэг утга учираа мэдгээ болоод хэцүү болоод тэгээд надад ментор хэрэгтэй байсан гэдэг шиг. Тиймэрхүү тийм гацчихсан тохиолдол танд байсан уу? Тэгээд зорилгоо тодорхойлж чадсан уу? Яг зорилго өөрөө урт богино хугацаанд янз янз л байх. Миний хувьд бол жоохон шуналтай хүн гэх юм уу? Тэр утгаараа айгу олон зорилго байдаг. Багасаа л тийм байсан. Хуу хүний нөгөө зан чанараас шалтгаалдаг хальта. Гэхдээ мэдээж ингээд яг зоологийн тэр мэдэрсэн шиг зарим нэг өглөө амар их завгүй айгүй их ажилдаа байж ал нэг өглөөс ирэл яг одоо ингээд юуны төлөө амьдраад энэ амьдрал гэдэг чинь яг ямар утга учиртай юм те. Аз жаргал гэдэг юм чинь хаана гэдэг бодох асуултууд бол зөндөө гарч ирдэг байсан. Гэхдээ нөгөө олон зорилгууд тэгээд нөгөө юунд хүрэх гэж байгаа тэр нэг юу гэмдэ тайлбарлал нөгөө томоор харах гэх юм уу зураг. Зураг нэг амьдралынхаа зургийг би нэг одоо сайхан гэр бүлтэй байна. Нөгөө дуртай ажилтай байна гэж яриад байдаг нь яг ямар ажилтад дуртай хаач мэдэхгүй ч юм уу те ингээд нэг янз янз юмнууд байдаг. Тэгэхээр тэр бүгнийг том зургаараа эхлээд нэг харах хэрэгтэй юм шиг байна. Яг юунд хүрэх гэж байгаа. Тэгэхээр нэг өдөр тутмын бухимдал маань арай гайгүй. Би алстаа нэг ийм юмд хүрэндээ гэдэг нэг юм тодорхойлолттой гаргацсан баха. Тэрэндээ ингээд нэг баг багаар өдөр тутмынхаа ажлаа зөв хийгээд зэгцтэй хийгээд нөгөө нэг хариуцлагатай байгаад ингээ явсаар гад би нэг ямарчсан л нэг ийм юмд хүрэндээ гэдэг нэг юмад тодорхойлж авах нь зүг болов. Тэрнээс шууд аюу гэдэг яг сар сараар төлөлгөө гаргаад нөгөө төлөлгөөнийхөө үүргийг хяналтыг нь хянаад л ингээд амьдралд амьдрын гэж хүн байхгүй шүү дээ тий. Ерөнхийдөө л хүмүүсийн амьдрал гэдэг чинь ижил төстөдүүлээдэг эрүүл сарвал байхыг хүснэ, сайхан ажилдаа байхыг хүснэ, амжилттай байхыг хүснэ. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүстэйг аз жаргалтай байхыг хүснэ гэдэг нэг юм тодорхой юмнууд байгаа. Тэрийг л айгу зөв ойлгож харах хэрэгтэй болоо гэж би боддتي. Тэгээд бүр нөгөө нэг сэдвээсээ халиа авчлаа. Уянгагийн зорилго гэх юм бол яг дөрөв нөгөө хэлсэн. Айгу олон зорилготой. Хүүхд ахын л нэг юм өөрийнхөө завгүй байлгадаг ингээл байнга л өдөр тутам ингээл зорилго тавил айгу юм нэг бодлын жоох стресстэй ч юм шиг тийм байсан. Тэгээд нас явах тусам цаг хугацаа өнгөрөх тусамдаа хажууд байгаа хүнээс бас айгу их шалтгаалт юм байлаа. Ялангуяа эмэгтэн нөхөр маань өөрөө их уужуу альва юмд их нөгөө нэг алсын хараатай ханддаг. Тэр бүх юм ингээд намайг бас айгүй зөв чиглүүлж өгсөн. Амьдралынхаа зорилго тэгээд тэрний төлөө ажиллах, хөдөлмөрлөх тэр бүх юм ингээд стрессгүй аз жаргалтай үргэлж суралцаж амьдрах тэр нэг арга дадлал яалтчгүй яг хажууд байгаа нөхрөөсөө суралцсан.
тэр одоо миний хувьд бас ялгаагүй зоологийн хувьд ментор болсон шиг миний хувьд миний амьдралын ментор. Тэгэхгүй л эмэгтэй хүн чинь ер нь айгүй хурдан бухимдаж, хурдан бууж өгж, эсвэл одоо нөгөө хурдан шийдвэр гаргах гэдэг нэг тал байдаг. Тэр бүх юм дээр жоохон уужуу байхад тусалдаг юм болов уу гэж боддог. Тэгээ зорилгын хувьд бол яг одоо энэ миний амьдралын ганц зорилго бол энэ гэж хэлэхэд бол хэцүү. Олон зорилго байгаа. Гэхдээ зүгээр эмэгтэй хүн ээж хүний хувьд ботход миний хамгийн том зорилго бол гэр бүл үр хүүхэд минь эрүүл сарвал бүрэн бүтэн байхад би хичнээн ажлыг зорилго болгоод ямар ч хугацаанд хизээж биелүүлж чадна гэдэгтээ өөртөө итгэлтэй байдаг учраас илүү нөгөө нэг ажлын гэхээс илүү амьдралын том зорилготой гэж хэлж болох байх. Гоё юм байна. Тэгээд олон зорилго ер нь амьдрал өөрөө олон талтай учраас тий ажлын зорилго гэж байна гэл. Тэгэхээр тэр бүхнийгээ ингээд бодоод л биелүүлээд л ингээд явдаг. Тэгээд хамгийн гол нь том зургаар нь амьдралаа ингээд харах тийм юу хэрэгтэй. Дээрээс нь бас зарим асуудал дээр уужуу байж, алсаас харж ингэж хандах энэ бол хэрэгтэй зөвлөгөө санагдлаа. Тэгээд ер нь золоо маань хувь хүний амьдрал аз жаргалын тухай бичиж байхдаа хайр, дурлал, гэр бүлийн талаар бол энэ сэдвийг бол заавал хөндөөх ёстой гэж бодсон гэсэн. Тэгээд яг гэвэл одоо хайр, гэр бүл гэдэг бол аз жаргалын салшгүй хэсэг. Тийм ч учраас одоо нөгөө намдаа хайрын төсөл гэдэг бүлэг оруулсан байдаг. Тэгээд энэ дээр ганх хоёрыг захирал та хоёрын одоо харилцаанаас залуу хосуудад одоо суралцууштай, авууштай зүйлүүдийг нь бас оруулж өгсөн байдаг. Тэгэхээр ганх хоёрыг захирал та хоёрын хайрын төслийн хувьд тий одоо хосуудад ингээд сурууштай, авууштай ямар зөвлөгөө байна уу? Тэр талаар та хуваалцаач. Хосуудад гэвэл залуу хосуудад гэвэл би өөрийгөө бас залуу хос гэж боддог. Яг гавыг ямар зөвлөгөө өгөхийг мэдэхгүй байна. Миний хувьд болохоор би ингээд залуу хосууд, залуу гэрүүлүүд, ер нь гэрүүлүүд биенийхээ орон зайг хүндэтгэж явах хэрэгтэй гэж боддог. Тэгээ биенийхээ орон зайд одоо дураараа орж тэр хувь хүнийх нь одоо нөгөө нэг орон зайд ийм халтах бол өөрөө нэгдүгээрт айгу бүдүүлэг, хоёрдугаарт буцаагаад өөрөө тэр орон зайгаа авч чадхаа болчдөг. Одоо тэрийг зүгээр жишээн дээр хамаалаад ингээд нэг би ингмээр энэ одоо юу гэдгийг нэг ийм өнгийн хувц өмсмөөрөө эсвэл би одоо ийм хүнтэй өнөдөр ингмээр энэ гэхээр чи яах гэж байгаа? Чи наадах чинь чам муухай. Эсвэл чи тэрнтэй уулзчих яах чаа надад тэр таалагддаг ч юм уу гэд ингээд нэг яг өөрийнхөө ингээд нөгөө нэг үзэл бодлыг хит ингээд би эндээ тулгаад нөгөө орон зайгийг нь чөлөөтэй сэтгэх нэг хаяа ингээд чөлөөтэй ганцаараа байх тэр нэг цаг хугацаанаас нь ингээд аль болохоор хумслахгүй нэг юм өөрсдийнх нь нэг орон зайг айгу зөв гаргаад тэгээд тэрэнд нь хоёр талаас хүндэтгэлтэй ах хэвээр болов гэж боддог. Тэр өөрөө бас нэг бат бөх харилцааны нэг суур байж чаддаг болов гэж би зүгээр дотроо боддیں۔ Би бол одоо жишээ нь тэр хүнийг одоо тим спортоор хичээллээ гэхэд нь хидэд дотроо дургу байгаа ч гэсэн за тэгээд хичээлээд үзэхгүй чам таалагдах нь хэр байх нь одоо зэрэг тэрнтэй уулзна тэгин ингэхэд надад таалагдахгүй байгаа ч гэсэн за оройг сайхан өнгөрүүлээд ирээрээ гэх ч юм уу тэгээд буцаагаад би тэрийг яг авдаг байхгүй өгөөд тахлаар хүн чинь нөгөө нэг өгчиж заавал хариугаа авна гэдэг штеп. Тэгэхээр тэр чинь бас нэг юм тодорхой хэмжээгээр тэр орон зай чөлөөтэй орон зай бол хосуудад хамгийн хэрэгтэй гэдэг болов гэж бодож байна. Яг тэгэхээр аав ээжээсээ шал өөр хүмүүжүүлэлтэй шал өөр орчинд өсөж тойронсон хоёр хүн би энд хайр сэтгэлтэй болоод тэгээ гэр бүл гэдэг ямиг үүсгэхэд ингээд амьдарч эхэлдэг те. Тэгэхээр ингээд яг өөртөө адилхан байх гэд бухимдаад байдаг зүйл бол хамгийн буруу болон угаасаа шал өөр хоёр хүн штэ. Зөвхөн хайр сэтгэл дээр л нэг зэг дээр уулзчаа тэрнээс шүдэ юу гэдэг иддэг хоолнд ондоо аав ээж нөр хүмүүс одоо гэр бүлийн нөгөө зуршил заншил нөр ингээд гих мэтчлэн ийм байхад ингээд яг бүх юмыг ингээд төрсөн аав ээжтэйгээ хандж байгаа юм шиг би энэ тэгээ тийм хүндэтгэлгүй одоо чи хайж байгаа чи яах гэж байгаа наа ч муухай тэр гоё ингээд ахвал хамгийн буруу юм болов гэж боддог.
Харин тийм золоотой бас энэ намынхаа талаар уулзаад нэг ярилцлага хийсэн. Тэгээд тэрэн дээр золоо бас яг харийн төсөл дээр биеийн зүйлийг сурч авсан гэд ярьсан нь яг одоо гэр бүлийнхээ хүнд хайртай хүндээ өөрийнх нь орон зайг өгөх. Тэгээд ийм юм хиймээр байна гэснийг нь одоо дэмжих, мөрөөдлийг нь дэмжих тийм зүйлийг би хамгийн сайн сурч авсан. Яг тэгээ тэрийг амьдралдаа хэрэгжүүлээд явж байгаа маш чухал сурамжуудын нэг байсан гэд ярьж ин лээ. Ашгүйдээ золоод тэрүү таалагдсан мал. Тийм яг нөгөө би золоод нөгөө эрлэн мөрөөдөл талаас нь битээр нэг юу ярьж байгаа юм сэдвээр орчижлаа. Нэгнийхэн мөрөөдлийг дэмжихгүй бол одоо тэр нөгөө хамт байгаад ч барах хэрэггүй байхгүй юу? Зөвхөн миний мөрөөдлөөр амьдрна гэж байхгүй. Тийм дээ хүн болгон өөр өөрийн мөрөөдөлтэй хүүхдтэрээ ч гэсэн ялгаагүй. Би одоо хөвгүүдэрээ ч гэсэн тийм байхыг хичээдэг. Тэр бүтэх бүтэхгүй миний асуудал биш. Тэгээд тэр боломжтой боломжгүй нь 10 настай хүүхдийн санаа зовх асуудал биш байхгүй. Зүгээр л мөрөөдөж байгаад нь би айгу баяртай байгаа л тэрийг нэгэл нэрэ тийм байж болно те тэгдэг те. Ваа чи ямар гоё юм ботцсон. Чи наадхаа яг тэдэн жилийн дараа тэх баха гэл ингээр нөгөө хүүхдийн нүд нь ингээл бүр ингээл гялцаал тэгэнтэй би тэгэнтэй гэл ингээл улам хөөрөл ингээд тэр нэг мөрөөдөл хүн болгонд байх хэвээр болоо гэж үздэг. Тэр бүтэх албагүй тэр ийм нэг бодит байх албагүй. Гэхдээ тэр нэг мөрөөдөж амьдрна гэдэг чинь бас айгүй аз жаргалтай шүү дээ. Тэгээд тэр утгаар нь л ярьжсэн баг залаа. Тэгээ нөгөө мөрөөдлийг нь дэмжих хүн ингээд хажууд нь байж хахаар бүр гоё байдаг баг. Тийм. Тэгээд миний дараагийн асуулт болохоор хоёрын ярилцлагыг бүсгүүчүүд нэлээд үзэх байх. Ялангуяа бас залуухан бүсгүүчүүд үзэх байх гэж бодоод байгаа. Тэгээд та түрүүн ярьлаа л да ер нь багасаа баг залуугасаа л их тийм өөрийгөө завгүй ойлгодог их олон зорилготой ийм охин байсан гэд. Тэгэхээр цаг хугацаагаар аялж очоод өөрийнхөө 20 настай байсан үедээ 20 настай уянгаатай уулзлаа гэж бодъё. Тэгэх юм бол уянгаа бүсгүүд аз жаргал амжилтын талаар ямар 3 зөвлөгөөг өгөх байсан бэ? Өстө санаа асуулт. Яг үннийг хэллүүл. Би бүр маргааш руугаач буцмааргүй. За. Тэрээс өнгөрсөнтэйгээ зурлах дурггүй. За. Алдаа оноо байсан, аз жаргалтай байсан, зовлон гонхтой байсан. Гэхдээ тэр өнгөрцөн. Тэгэхээр би ирээдүрийг харж амьдрах тустай дуртай. 20 настай уянгаатай уулзахгүй. 20 настай уянгаа явах хэвээр яг алдсан ч гэсэн онсон ч гэсэн явах хэвээр замаараа яваад л ирэх бах. Тэгэхээр ямар нэгэн зөвлөгөө бол буцаж очиод энийг ин дээрээ тэрийг ин дээрээ гэж хэлэх зөвлөгөө бол байхгүй. Яахав зүгээр одоо ингээд нэг нийтлэг охтуудын яриа дүр зураг энэ байгаа байдлыг харахаар 20 настай охтуудад 3 зөвлөгөө гэвэл зүгээр яхав зөвлөгөө гэх нь хаашаа хэрэгтэй нэг нь аав нэз хэрэггүй нэг нь хайн нэз. Ер нь нэг юм аз жаргалыг нэг хүнээс хайдаг. Эмэгтэй хүмүүс юу гэдгийг нөгөө цагаан морьтой ханхуу ирэл хамаг амьдралыг өөрчлөл амар аз жаргалтай болгоно гэж ярьдаг шүү дээ. Би тэрийг тэгж бодод энэ цагаан морьтой ханхууд ч гэсэн бас бодлоо байхгүй юу? Уулан тэрийг хизээш ярьдгөө зөвхөн цагаан морьтой ханхуг л яриаддаг. Гэтэл нөгөө цагаан морьтой ханхууд маань бас нэг үзэсгэлэнтэй ухаантай юу гэдгийг те нэг. Тэгэхээр хүн болгонд яг тийм байгаа учраас хин нэгэн ирээд чиний амьдралыг өөрчлөн гэдэг бол бүтчихгүй шүү. Бити тийм зүйлийг хүлээгээрэй. Аз жаргал гэдэг юм зөвхөн дотроо л байдаг. Чиний аз жаргал чиний дотор л байгаа. Тэрийг өөрөөсөө л хайх хэрэгтэй. Аз жаргалтай хүнийг хараад тэр хүний аз жаргалыг чи хязгаарч булааж авч чадахгүй. Тэр хүний аз жаргал тэр хүнийх. Зовлон ч гэсэн яг тийм байдаг. Тэгэхээр альва зүйлийг бусдаас эрэлхийлээсээ илүү өөрөөсөө хайх хэрэгтэй болов уу гэж бодсон. Би яагаад ингэж утсан гэхээр надад нэг хамаатны маань нэг охин айгүй хэцүү ингээд нэг юм аз жаргалгүй амьдарч байна. Ингээд гоё нөхөртэй, нөхөр маань гоё ажилдаа, би хүүхэдтэй. Тэгэл ингээл манай нөхөр айгүй орой ирдэг. Тэгэл хүүхдүүд хичээлдээ авчин би ингээл нэг ажиллаа хийсэн бол ер нь л амьдрал миний бодсноос айгүй өөр болчихлоо. Айгүй аз жаргалгүй байна. Гэт нэг тийм яриа битэрийн донд болохгүй нэг орой. Тэгээ би бодож ирсэн. Яаж аз жаргалтай болох хэвээр болоо гэх тэр нөгөө
хамаатны охиныг бодохгүй. Бүх юм байгааддаг. Дутуу юм нэх байхгүй. Тэгээд битээр ирсүүчээд ярианы төгсгөлтөд би тэгжсэн байхгүй. Чи аз жаргалаа өөрөөсөө л хайж болохгүй бол хин нэгэн хүн чамд авчирч бэлгэлэхгүй. Чиний хайртай ээж авчин чамд аз жаргал бэлгэлж чадахгүй. Чиний хөөхөн хүүхдүүд чинь чамд яг хүссэн юм чинь мэдээж аз жаргал өгдөг. Гэхдээ яг чиний над авах гээд байгаа аз жаргал гэж өгч чадахгүй. Нөхөр чи ажилласаа эрт ирлээч тэр аз жаргалыг чи нөхрөөс авахгүй. Тийм тэгээд нөгөө нэг аз жаргал гэдэг юм чинь бөмбөлгөн дотор хийчээд хин нэгэн хүн ирээд чамд маа энд чиний аз жаргал шүү гэд өгдөг зүйл биш юм байна. Тэгэхээр тэр аз жаргал гэж хүлээгээд хүсээд тэмүүлээд байгаа зүйлээ өрөөсөө л хайгараа гэж хэлнэ 20 настай охтод. Цаашдаа ч гэсэн өрөөсөө л хайгараа. Хизээч тэр хин нэгнээс бэлэг шиг ирдэг зүйл биш юм байлаа. Хоёр тон гэвэл мэдхгүйгээсээ бити хичээсэ гэж боддог охтуудыг. Зүгээр л сурч штэ. Мэдхгүй бол хин нэгнээс асуугаад шаардлагатай бол уншаад шаардлагатай бол чэйжлээд ингээд мэдхгүй гэдэг зүйлээр нөгөө өөрийгөө бити альва зүйл хийх гэж байгаа зүйлдээ хаагаарай. Дараагийнх нь чадахгүй гэдэг үгийг бүр үгийнхаа сангаасаа гаргаж хаяасаа гэж боддог. Чадахгүй гэдэг зүйл баахгүй. Бүх хүнд ерөөсө боломжгүй зүйл гэж байдгүй юм байна. Тэрийг би мэдээж би 20 настай хахта над чадахгүй мэдхгүй юм зөндөө байсан. Гэхдээ би мэдхгүйгээ болохоор мэдээд явчихдаг. Чадахгүй болохоор хайчдаг гэсэн байхгүй. Би чадахгүй юм чинь. Тэгээ одоо ингээд харахад чадахгүй зүйл хүнд байдгүй юм байлаа. Өөрөө хичээгээд чадыг ивэл хийж бүх зүйлийг хийж болно. Тэгэхээр бүх зүйл боломжтой. Тэгээд тийм 3 зөвлөгөөлөх юм байна. Гай зөвлөгөөнүүд байна. Баярлалаа. Ялангуяа нөгөө аз жаргалыг өөрөөсөө л олно гэдэг бол маш гүн гүнзгий сайн бодож та. Ийм зөвлөгөө байна. Баярлалаа. Тэгээд ноён ганта өнгөрөөсөн 100 өдөр номон дээр зохиогч золоо маань ганхаяг захирлаас маш их зүйл сурж үлгэр дуурайл авдаг. Тэрэн шиг танд одоо тийм үлгэр дуурайл авдаг, сурдаг тийм хүн байгаа юу? Тэгээд тэр хүнийхээ ямар чанарыг хамгийн ихээр хүндэлдэг вэ? Би ноён ган үеигээс л үлгэр дуурайл авч амьдэрдэг шүү дээ. Харин тийм 20 жил үлгэр дуурайл авч амьдарч байна. Дандаа бараг нөгөө зарим хүнд хэлвэл итгэхгүй л ах. Өдөр болгон л үлгэр дуурайл, өдөр болгон шинэ юм тэр хүнээс гарч ирдэг. Хаанаас нь ундарч гарч ирээд идэв. Хин энэ хүндийн юм заагаад өчтдин гэж бодмоор гайхалтай шин санаа одоо ирч хүч бүх юмыг өглөө болгон авдаг. Тэрийг бол одоо нөгөө жоохон бардам хүн бол хэлэхэд ичмэр гэхдээ яалтчгүй хажуу талынхаа хүнээс байнга ирч хүч шин зүйлийг өдөр тутамдаа суралцаж тэр шантаршгүй цуцшгүй тэгээд альва зүйлийг яг дуусгачих санаа амардаг. Тэр зүйлүүдийг нь бол байнга суралцж байна да. Та бол азтай би бас ганхаяг захиралтай бас хамт ажилладаг болохоор азтай. Тэгээд яг ингээл би ч гэсэн яг хэлэн уулзах болгондоо л нэг юм боддог. Тэгээд манай золоо болохлээрээ уншигчдаа энэ намыг одоо унших улсуудаа болохоор яг л энэ ганхаяг захирлаас суралцаж болох зүйлүүдийг 100 өдрөөр жишээ авч агаад намаа бичсэн байдаг. Тэгээд хуудас олгоноос нь та юм ойлгоош та тийм ном болсон гэдээ хоёлаа түрүүнийг ярьсан. Тэгэхээр яг нөгөөтэй эргээ талбагдчихлаа л та тий. Тэгээд та энэ номыг ямар хүмүүс уншаасаа гэж бодож байна. Тэгээд яагаад унших хэрэгтэй гэж бодож байна. Яг хувийн бодол. Ямар хүмүүс гэхэлэр энэ нэг юм золоогийн одоо нөгөө бодож битсэн золоо бол өөрөө суралцъя те өөртөө л хэрэгтэй. Тэрнээс золоо нь яг ийм хүн уншаасаа тийм хүн уншаасаа гэж бодож бичээг бах. Яг л өөрийнхөө бодлоо бичсэн. Тэгээд дараа нь тэр нөгөө уншсан хүмүүсийн сэтгэлдлийг номон дээр оруулсан байсан. Бас зарим нэг юмнууд дээр би хаанаас харж ирсэн. Нэлээд хүмүүсийн сэтгэлдлүүдийг харж ирсэн. Бүх насны хүмүүс таалагдсан байсан. Миний хувьд бол бодоход
бүх хүнд л хэрэгтэй. Бүр 18 та охин уншвал айгүй хэрэгтэй байсан. Амьдралынхаа утга учирыг оллоо гэд би бодлоор бүр айгүй хөөрхөн байгаа байхгүй. 18 настай хөвч амьдралын утга учир биш. Дөнгөж сургууль соёлынхаа утга учирыг олох гэж ихэд тийм охтууд хүртэл уншаа. Тэгээд энэгээрээ бүр нэг лайв хийжсэн. Номоо танилцуулаад энэ номны тэтгэвэр бүлэгт бол ийм гардаг гэл хөөрхөн. Тэгээд 60 настай тэтгэврт гарсан хүн хүртэл уншаад тэгж хэлсэн байсан. Гэхдээ би одоо ерөөсөө өөрийгөө голоод тэтгэврийн өнгө гэртээ суучих болохгүй юм биш. Энэ номыг уншсан чинь бүр өстэй айгүй ирч үч ороод тэгээд ер нь бол одоо ингээд өөрийгөө голж болохгүй өшөө их юм хийх ёстой байна. Тэгээ юу хийхээ ер нь бараг бодоод олцсон энэ дээрээ хүн өөр насны хүмүүс өөр хөлөөж авч гинудаа гэж би дотроо бодчихсон. Тэгээ ингээд ярихлаар хүмүүс ган байгуудаас нэрээ өөрийгөөс нэрээ тэнгэр толтол ярьжэл гэж ботхоор ном санагдаад байгаа байхгүй. Тэгээ доторхыг нь уншсан. Яг хүн болгоно гэж бодоод байгаа юм шүү. Тэгэл уншсан хүний сэтгэл яг өөр болчдөг. Яг үнэндээ гагийн тухайч биш. Золзай гэдэг эмэгтэй тухайн ном болж тарж байгаа шүү дээ тий. Доторхойг нь уншихлаар. Тэгэхээр уншсан хүн болгонд их юм нөгөө эерэг тэгээд олныг бодогдуулж чадж байгаа нас их гайхалтай. Тэгээ бүх насны хүмүүс уншаарай. Тэгээд заавал унших хэвээр номнуудын нэг бас байж болох юм. Тий. Зөвлөж нөгөө ширээний ном гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг заавал унших хэвээр номнуудын нэг байж болох хаа Монголд одоохондоо л. Тий. Яг тийм. Тэгээд энэ номны талаар илүү ихийг мэдхийг хүсвэл тэгээд уншигчдын сэтгэгдэл доторх одоо бүлгүүдийн агуулга гэд энэ бүхнийг ингээд товчхон танилцуулсан номын вебсайт байгаа. Тэгээд номын веб хаяг маань 100 days одоо 100 days Zig Art Shop Zigman гэж вебсайттай болсон. Тэгээд тэрүүгээр ороод үзээрэй. Тэгээд хүсвэл бас имэйл хаягаа бүртгүүлээд зохиогч Золзайгийн ноёнганаас суралцсан зүйлүүдийн товч тэмдэглэлийг бас имэйлдээ хүлээгээд авч болно. Тэгээд энийг бол бид нэр бэлэг болгож өгж байгаа. За тэгэхээр хоёлаа номынхаа талаар ярилцлаа. Тэгээд таны зорилго энэ талаар их гоё сонирхолтой яриа боллоо гэж бодож байна. Тэгэхээр нэг бонус асуучмаар санагдаад байна уянгаа ихтэй ярилцаж суусны. Тэр нь болохоор сошиал дээр л хүмүүс танаас айгүй их асуудаг юм байлээ. Тэгээд тэр нь болохоор эрүүл залуу байдлаа яаж хадгалдаг вэ? Ямар нэгэн нууц байна уу гэдэг. Нууцаад ах юм байхгүй л дээ. Ер нь бол юу? За миний өстө хамгийн нэг муу зуршил бол кофе уух. Тэгэл ногоон цай ус. Сахартай ундаа огт уудаггүй, газтай ундаа жуус ер нь огт уудаггүй. Тэр бас ер нь бол эрүүл амьдрахад ялангуяа эмэгтэй хүмүүст бид нар тийм нэг сахарын нөгөө агуулмжтай өндөр тунгаар хэрэгтэй байдаггүй. Тэгэхээр сахарын агуулмжтай одоо нэмэлт сахарын юутай бүтээгдэхүүнүүдийг хасаад ирэхээр аяндаа давсны ирэлж багасгах жишээтэй. Тэгээ эдгээр зүйлүүд бол бас залуу байхад их тусалдаг юм болов уу гэж би зүгээр өөрийнхөө уншсан судалсан тэр зүйлүүд дээр л ойлгоод штэ. Тэгээ дараагийнх нь нэг юм нь болохоор вирусээ өсөж чаддгүй. Гэхдээ би вирусээ их идэж чаддгүй. Нэг шуушиг иддэг гэдэг штэ. Гэхдээ ингээ нэг тогтмол баян ингээд ерөөсөө өсдөгчгүй цаддагчгүй тэр хэм маягууд ер нь бас их яг миний дадал байсан л та би яг сахар давсан дээр бол яг энэ бол хасах ёстой зүйл гэж уншиж ирсэн. Тэр нөгөө идэх хэмжээг бол нэг сайн хүүхд тахаас л нэг юм баян хэвдэг гэж загнуулдаг. Баян хэвж яах юм ерөөсөө суугаад бүтэн хоолддоггүй гэл нэг тэгсэн чинь одоо ингээд сүулдэ ясан чинь айгуу шинжлэх ухааны үндсэлтэй айгуу зөв юм болж таараад л штэ айгуу аттай таарсан тийм хүн нөгөө өсөгчгүй цадахчгүй байх нь айгуу юм нөгөө метаболизмыг айгуу сайн ажилуулад байдаг. Тэгээд нэг их таргалдаггүй нэг их турдаггүй ч юм уу те айгуу жингээ эднэр хадгалахад тустай байдаг гэж ойлгосон.
Тий, өнгөрчил тоо чинийг бонус асуусан чи би бас бонус хариултаа хэлчихэ. Би яг одоо 20 настай өмсчихсэн хувцас яг одоо ч гэсэн өмсдөг. Тий, ерөөсөө миний биений хэмжээ ерөөсөө өөрчлөгдөг. Айгу азтай. Аха. Тий, 20 жилийн гэп баа шүү дээ. Тэгэхэд бол тэгэл яг хувцсны сайз бол өөрчлөгдөг. Тэгэл 20 настай өмсчихсэн бүгд хаяа гаргаж ирлээ өмсчихсэн шүү. Тий, баярлаа. Тэгвэл ийм байна те. Юу чихртэй ус ундаа уугаад хэрэггүй. Тэгээд их давстай, амтлагчтай хоол ер нь бол их хүнд шаардлагатай биш. Жимс хүнсний ногоо өөрөө айгүй хөстэй нөгөө байгалийн цэвэр нөгөө сахар агуулмж өндөртэй байдаг учраас сахарыг дүүгээр нөхөд авчиж болдог. Ондоо зүгээр жишээгээр ярихад ногоон альмонд гэхэд 2 бүтэн ятон хэмжээтэй сахар агуулдаг. Улаан альмонд бүр 4 бүтэн цагаан юм нөгөө нэг ятон гэж ярьдаг шүү дээ. 4 бүтэн байх хэмжээний зүгээр нөгөө дүүцүүлж харуул. Тэгэхээр нөгөө хүнсний бүтээгдэхүүн ч гэсэн сахарын агуулмж байдаг учраас сахарыг нэмэлтээр нэг хэрэглэх шаардлага байна. Тийм байна. Тэгээ манайхан нөгөө бас ийм бас нэг зөвлөгөө өгч. Жохон хадвар шинжтэй болоо явж шүү. Аха. Ялваа нэг зүйлийг ингээд хэрэглэж болохгүй гэхэлэр шууд огцом өнөөдөр ингээд бүх сахарыг хэрэглэх асаал ингээд. Яг тэгж бодчихсон. Тэгэнгүүт нөгөө тэр чин биеийн дадал болсон ямиг тэгж хурдан тэгж арилгаж болохгүй. Тэгэхээр шантарчдаг. Нэг 7 хоног өстө галзуу юм шиг хичээжсэн цаасаа байлаа өстө. Ястаа бүтгүй юм байлаа тэр чин гэдэг байхгүй. Тэгэхээр ер нь тэр эрүүл хоолтын сахар давсны хэрэглэг бол хүн бага багаар биеэ дадуулдаг. Тэрнээс ч нөгөө хүслээ дадуулах юм биш байхгүй. Би чинь өөрөө дадах хэвээр. Тэгэхээр чи өнөөдөр юу гэдгийг 3 аяг сахартай кофе уудаг бол өнөөдөр 1 аягийг л хараар нугаал үзэж эхэлтэй сахаргүйгээр нь нөгөө хоёрын сахартай уул. Тэгээд нэг 2 3 хоног ууж итэл сахаргүй кофений амтан дадаад ирэнгүүт 2 таяга сахаргүй болоо 3 таяга сахаргүй болоо. За ингээд сахарын амтнаас нөгөө кофега бүрээ авч цацсныхаа дараа одоо өөр юуг сахартай хэрэглэдэг гэсэн бага багаар нь. Жишээ нь би нэг гурилны хэрэглэгийг нэг хасаа гэхэд бүтэн жил хасж ээж яг жилийн дараа яг 100% огт цагаан гурил хэрэглэхгүй байж сурж байгаа байхгүй. Тэгэхээр нэг тийм дадлыг бага багаар сулахгүй бол огцсомдоо л тэр намайг нэг жилийн хооронд тэгж хасж байгаа хорн манай одоо хичнээн ч над хидж хайж хидж уцаж орсон. Гэх жишээний тэгэхээр нэг тийм огцом өөрчлөлтөөс илүү бие сэтгэлээ альва зүйл шин зүйл дадуулах гэж байгаа бол тэрийг бага багаар дадуул зорхон чухал юм болоо гэж боддөг шүү дээ. Тийм байна. Их чухал юм байна. Яг ингээл сахарын хэрэглээ ерөнхийдөө бага байвал зүгээр гингүүт шууд за би чинь чихтэй юм юу яадаг лээ гэж тэрийг хаснаа гэж бодогдох гэдэг шүү дээ. Тэгтэл тэр маань яг үндэ бол үр дүнтэй байх хэцүү. Тийм учраас дадуулах нь чухал юм байна. Баярлалаа. Тэгээд намайг юм гоё нэвтрүүлэг гэх юм уу, подкаст гэх юм уу тэнд миний санааг сонсох гэж урьж оруулсанд маш их баярлалаа. Тэгээд яг энэ ярилцлага дээр нэмээд хэлчихэд хуйгаа маань өөрөө маш сайн уншдаг. Ерөөсө байнга уншдаг. Одоо нэг сэдв болохгүй уншина гэдэг шиг. Ингээл заавал гарвал байнга уншчихдаг. Тэгэл ингээд онгоц монгоцсон дотор 10 хэдэн цаг нисэн явж байгаа ингээд тамд нисэж байгаа юмс бүр гайхацдаг. Түн чи одоо болчтгүн бахта ингээл бүх хүмүүс унтаал ягаал амраал яж зогсоо цаг уншдаг. Тэр ингээ хүүхд тахаас нь суусан амьдралынхаа дадал хэм маяг энэ ном дээр ч гэсэн гардаг. Тэгээд тэр зүйл уншин гэдэг ингээ нөгөө тархины одоо нэгсэндээ фитнес юм болов гэж би одоо хажууд тунасаа суралцж шít. Тэгээд тархин ингээд байнга нөгөө хүн ингээд фитнес хийхэд хахаар би ингээд дандаа айгу гоё яадаг шít. Гоё хэлбэртэй огт илтдөө өгөхгүй те. Яг тэр шиг их ингэж уншдаг өөрийгөө ингээд тархиа зингэлдэг хүний тархин тийм гоё ирч хүчтэй. Бусдад ингээд дандаа энерги түгээсэн үргэлж шин санаа агуулсан дайчин тэгээд нэг юм муухай бодоод гомдоод шаналаад хэвтэх юм завгүй ер нь нөгөө гаднах бие маань гоё харагддаг шиг фитнес хийгээд тархины фитнес гэдэг энэ номоор дадлахжуулсан хүн бол үргэлж юм гоё ирч хүчтэй байдаг юм болов гэж зүгээр би дотроо нөхрийгөө дүгнж бодохдоо боддتي. Тэгэхээр залуучуудыгаа
заавал энэ номыг гэж байгаа юм биш. Ер нь альва номыг голохгүй уншаад цаг цагаараа ном уншаад шин зүйл суралцаад өөрийгөө ингээд баян баг гэлтгүй жижиг сажиг шин зүйл суралцуулаад сургуулаад явах нь өөрөө амьдрал зааштай айгүй том хэрэгтэй ирч хүчтэй дайчин байх бас нэг үе таалга нэгддэм болов гэж боддог. Шинээр нэг ийм ширээний тоглоом сурчих ч гэсэн хүний тархиараа өөрөөр л ажилдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр шин зүйл сурахаас өөрийгөө болцсон гэж бодож зогсохоос л айх хэрэгтэй. Шин зүйл сурахгүй байгаадаа айх хэрэгтэй. Шин зүйл гэдэг нь заавал одоо шинжлэх ухааны тийм юу гэдгийг одоо их мундаг юм сураад ахыг хэлэхгүй. Ерөөсөө л өдөр тутмын амьдралаасаа суралцах тий. Тэгээд энэ сонирхолтой хүмүүсийн янз янзын ярьж байгаа хэлж байгаа юм яагаад ингэ хэлчихв? Энэ хүн ямар юуг харсан болоод ингэж хэлээд байгаа ингээд заавал тэр хүний үгээр тэр хүний бодлоор зогсох биш. Тэрийг нэг өргөжлүүлээд сонирхоо харчдаг. Бусад улсад энэ юм яагаад ийм байдгийг ингээд ийм сониучхан дайчин байгаасаа л гэж ерөөдөө тэгээд аль болохоор их ном уншаарай, цаг зав гаргаж агаарай номонд. За баярлалаа. За манай үзэгч сонсогчид хэрвээ өөрийнхөө амьдралын зорилгыг тодорхойлох, тэгээд түүндээ хүрэх аз жаргалынхаа талаар эргцүүлж бодох ийм одоо энэ талаар илүү суралцахыг хүссэн болвол манай номын вебсайтаар зочилж үзээрэй. 100 days 100-гийн тоо бичээд days zig art shop zigmen гэдэг вебсайт байгаа. Тэгээд энэ номыг авч уншихыг би бол зөвлөж байна. Тэгээд энэ ном маань зөвхөн art shop zigmen онлайн дэлгүүрээр борлуулагдж байгаа. Өөр хаанаас ч авах боломжгүй. Гэхдээ Монгол орны өнцөг булан бүрт одоо захиалаад хөргүүлээд авч болно. Тэгээд бид нэр үнэгүй хүргэж өгч байгаа. За баярлалаа. За баярлалаа харинадаа. Тэгээд та нарт бүгдээрэнд нь амжилт хүсье. Дахиад ийм олон гой номнууд гарах болтугай. Тэгээд олон хүний амьдралын номтой холбогдож өөрчлөлт болтугай гэж өрөөдөө. Баярлалаа. Сайхан яриулаа. За баяр та. Баяр та.